Нэг ихний мэдээлэл төсвийн орлого тасалдаж дагаад төрийн худалдаа авалтууд зарцаад байна. За дээрээс нь шатгууны хүрэлцээ хангамж олон нийтийн бухимдлыг дагуулж байхад засгийн газар зардлаа нэмж сайд нарынхаа тоог 36 болгосон бухимдсан эргээд төрийн ордны үүдэнд жагслаа. Иргэдийн зүгээс сөрөг хүчний шаардлагыг дэмжиж засгийн газрыг огцрох ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байна. Монгол улсын дид сэдвтэй байснараа илүү хөгжин ч юм уу, дид сайдгүй байснараа хөгжихгүй ч гэдэг тийм бол асуудал биш. Бидний асуудлын гол мөн чанар бол биднэрт өөрсдөнд байгаад шүү дээ. Энэ засгийн газарт. Энэ нөхцөл байдлыг асуудал байгаа газар бол шийдэл байгаа, асуудлыг үргэлж олох ёстой байтал хаамаагүй нь асуудалтай газараасаа өөр хальж ин дид сайдын асуудал оруулж ирж байгаад нь бидэрт таалагдахгүй. Ингэж ард иргэдээ ингэж төвлөрж амьдруулж байгаа та нар одоо огцрохыг бид нар залуучууд бол шаардж байна. А дээрээс нь одоо энэ дайран дээр бүр давс нэмэгчээр энэ 16 дид сайдар нь одоо яаж байгаа юм бэ? Энэ Монгол ардын намын үед энэ засаг барьж байгаа үед одоо 200 гаруй сайд нар ингэж хийж байгаа гэж байна. Ямар гайхалтай, ямар ид шидэн болоод байгаа юм бэ тий? Энэ сайд нар юу хийсэн бэ? Монголд өнөөдөр гавьяа байгуулсан нэг сайд байхгүй шүү дээ 200 дэх сайдаа дээр. Ажлаа хийж чадахгүй бол хийж чадахгүйгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Бензин тос нь үнэхээр байхгүй бол байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөч. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрөөд энэ засгийн газар огцруулаач. Ажиллаж чадахгүй бол ажлаа хийхэ болоо. Үргэлжилнэ. Энэ дэд сайд томилсон асуудлаа эргэж харахыг За ийхүү дэд сайдуудыг огцруулах асуудлыг гол уриалга болгож иргэж жагсан юм. Энэ ч үднээсээ тус жагсаалыг ардчилсан намаас зохион байгуулсан жагсаалыг шүүмжилж гарсан юм а. За гэхдээ улсын төсөв хүнд ирч дагаад бүхий салбарт хүндрэл тохиолдчиход байгаа энэ үед нийгэмд үүсэж байгаа бодит бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд эрх баригч Монгол Ардын нам хийгээд засгийн газар шийдвэртэй арга хэмжээ авах ёстой гэдгийг сануулсан юм а. За учир нь 2025 оны намрын ээлж чуулган эх оны төсвийн төслийг баталснаас бусдаар ард түмний амьдрал шаардлагатай чухал хууль эрх зүйн зохицуултуудыг ховорхон хэлэлцэж ихэвчлэн халаа сэлгэ томилгоо тойрсон сэдвүүдээр өрнөсөн нь бодд үнэ. Иймээс ч засгийн газар хариуцлагатай ажил үгүй бол огцрох ёстой гэдэг шаардлагыг олон нийтийн зүгээс тавьж эхлээд байна. иргэдэд хамтуулж ирнэ. Энэ дээр бодлого шийдвэр засгийн газар